Засгийн газрын хуралдаанаар төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай ийм хэлцээрийг бол хэлцтэй. За энэ хэлцээр нь бол үндсэндээ бол нэг 9 жилийн хугацаанд бол Оросын улбаны улстай бол яригдж байсан ийм хэлцээр. За энэ хэлцээрийн дагуу бол Монгол улсын одоо ачаа тээврийг хөнгөвчлөх, за дамжин өнгөрөх тээврийг бол сайжруулах, Оросын улбаны улсаар дамжин өнгөрж байгаа ачаа тээврийн одоо тээвэрт хөнгөлөлт үзүүлэх гэсэн ийм одоо гол зүйлтэй. За нөгөө талаар Монгол улсын эдийн засгийн гол түлхэж болсон уул уурхайн бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадварыг сайжруулах, за далай одоо гарцгүй орны хувьд бол далаад гарах гарцыг бол нэмэгдүүлэх гэсэн энэ үнднээс бол энэ хэлцээрийг хийж байгаа. Хэлцээрийн гол утгач нь бол Оросын улбаны улсаар дамжаад өрсөлдөхүйц хэмжээний тарифаар Ванина болон Владивосток гэх мэтлэн энэ одоо Оросын улбаны улсаар дамжсан энэ одоо далайн гарц хөхий бомбуудад одоо энэ Монгол улсаас гарч байгаа нүүрсийг хүргэх гэсэн ийм гол одоо утга учиртай ийм хэлцээр боллоо. За ер нь бол Монгол улсын энэ нүүрсний гол их усүр маань 5-7 орд газараас бол дамжаад Хятад улсын бугт, за тэгээд цаашлаад бол Тэнжин бомб дээр бол хүрж идэг. Тэгэхээр Тэнжин бомб дээр хүрж байгаа Монгол улсын энэ нүүрсний үн Оросын улбаны улсаар дамжаад Ванина болон Владивостокт хүрж байгаа үнэтэй бол өрсөлдөхөс тэр хэмжээнд бол байх гэсэн энэ гол үндслийг бол гаргасан ийм хэлцээрийг бол өнөөдөр гар үсэг зурх эрхийг бол олгож байна. Бага нөхцөл байдлаар бол мэдээж Монгол улсын одоо босоо тэнхлэг замын үед Алтан булгийн одоо зам байж байгаа. Тэгэхээр энэ замаараа дамжаад Оросын улбанаас наавшгаар дамжаад одоо Владивосток хүрэх энэ замаар явах энэ тээвэрлэлийг бол заасан. За мөн зөвхөн одоо Владивосток биш, Европ руу очих энэ тээвэрлэлийн хөнгөлтийг бол давхар бол үзүүлж байгаа. За нөгөө төгөөр үн ханшны хувьд бол ер нь одоо олон улсын тээврийн байгууллагын нэгдсэн тээврийн байгууллагын үн тарифыг бол бид нар мөрддөг. Энэ нь бол одоо мэдээж энэ бүс нутгийн одоо байгууллагууд хоорондоо хилцэж байгаа нэгдсэн ийм тариф байгаа. Энэ тарифаас бол 60 орчим хувийн хөнгөлтийг бол үзүүлсэн ийм одоо хэлцээр байгаа. За энэ үнээрээ бол одоо жишээ нь Владивостокт бол нэг тонн нүүрс маань бол нэг 64 доллараар бол очих ийм тооцоо гарч байгаа. За хэрвээ энэгээр урагшаага явах юм бол Тэнжин дээр бол 65 доллараар бол очно гэсэн нэг ийм тооцоог бол бид нэр өрчлөн болоод гаргаад байж байгаа.